Өнөөдрийн мэдээллийн хөтөлбөр олон улсад болсон үйл явдлуудын таймаар үргэлжилж байна. За Америкийн нэгдсэн улс болон Иран улсын хооронд дайныг зогсоох хилцээ бүрэн мухардал орсонтой холбогдуулан Техраны эрх баригчид цэргийн бүрэн довтлооны байдалд шилжихээ мэдгдлээ. За Ираны өндөр албан тушаалтын мэдээлэлээр дипломат хүчин чармайлт амжилтгүй болвол тус улс Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн хүслэлтийг сэтлэхийн тулд өргөн үрээтэй зохиолт өгөхөд бэлэн байгаа юм байна. За түүнчлэн өнгөрсөн 6 дугаар сард байгуулсан санамж жижигхэн бүх заалтыг Вашингтон хэдхэн 7 хоногийн дотор бүрэн биелүүлэх ёстой гэсэн хатуу нөхцөлийг Ираны тал тавиад байна. Нөгөө талдаа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай байгуулсан төр эвлэрлийн гэрээний 60 хоногийн хугацааг сунгахгүй гэдгээ мэдэгдэж Техраныг бууж өгөхийг уриаллаа. Тэрээр цагаан ордны 100 танхимд сэтгүүлчтэй уулзах үеэрээ Иран улс тохиролцоонд хүрэгчин ирмэлцэлгүйг онцолсон байна. Трамп мөн Америкийн нэгдсэн улсын эцсийн зорилго бол Ираныг ямар ч хэлбэрээр цөмийн зэвсэгтэй болгохгүй байх явдал гэж мэдэгджээ. За үүний зэрэгцээ Иран улс Ормосын хоолойн тээврийн асуудлыг зохицуулахаар хөрш ОМО улстай тусдаа хилцээ хийж тохиролцоонд хүрэхэд тун ойрхон байгаагаа мэдэгджээ. Ираны зүгээс санамж жижигхэн заалтын дагуу тухайн хоолойн хяналтыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн бол Америкийн нэгдсэн улс үүнийг эсэргүүцсэн юм. Хэрвээ ОМО улс энэхүү асуудалд зөвшөөрөлгүй шийдвэр гаргаж Америкийн нэгдсэн улсад саад учруулвал ОМО-ыг ч бөмбөгдөнө гэж Трамп сануулсан байна. Хэдийгээр талуудын албан ёсны харилцаа ширүүлсэн ч хөшигний цаана нууц дипломат суугаар яриа хэлцээ явагдаж байгаа тухай мэдээлэл гарлаа. Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа Ираны эдийн засаг болон зэвсэгт хүчинд гол нөлөө үзүүлдэг хувьсгал гавардын удирдагч генерал Ахмад Вахидтай зуучлагчдаар дамжуулан холбогдсон байна. Ерөнхийлөгч Трампын тусгай айлч Жаред Кушнер Америкийн нэгдсэн улс болон Ираны засгийн газрын янз бүрийн бүтэц хоорондын яриа хэлцээ урд өмнөхөөсөө илүү өргөн хүрээнд өрнөж байгааг онцолжээ. Ираны удирдагчид цэрэг улс төрийн хатуу байр сууриа илэрхийлэх хэдий ч эдийн засгийн дарамт, дэд бүтцийн эвдрэл, дайны зардал нь тухайн улсын дотоод нөхцөл байдалд ихээхэн хүндрэл учруулах болжээ. За инфляц болон үндэсний мөнгөн тэмдэгтийн уналт гүнзгийрсэн нь дотоодод олон нийтийн эсэргүүцлийг дахин өдөөж болцсошгүй байгаа нь Техраны эрх баригчдын хувьд томоохон сорилт болж эхэлсэн байна. از اینجا میاد اینجا لا إله إلا الله